Сайн бацхан уу мантуухан кино сувагтаа тавтай морил. Өнөөдрийн дугаараар 2021 онд гарсан шүн дунд гэх төлөвний талаар ярьж өгөх болно. Тус кинонд нэгэн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй сайко алуурчинд тулгаалагдсан эмэгтэйг харсан гэрч улсноор алуурчнаас эрхэн зогтож буй талаар өгүүлнэ. Ингээд кинонд орцгоё. Үзэгдэл эхлэхэд нэгэн бүсгүй ажлаасаа гарч ирэн таксинд суух гэсэн ч өөр хүмүүс өрсөөд таксинд нь сууждаг. Өөр такси байхгүй гадаа айл хэдийн харахгүй болсон тул гудамж өрөөдөн алхаж эхэлнэ. Гэтэл араас нь нэг машин ирж зогсоод "Суучих хөргөөд өгье" гэж хэлнэ. Бүсгүй харин "Би танихгүй хүний машин суудаггүй" гэд нөгөө талын гудамжруу алхатал. Нэг дуу гарахаар нь эргээд хардаг. Төрөүний машины хаалга нонгойж дотор нь гэрэл ассан байлаа. Юу вэ гэж бодоод дөхөж очтол. Машин дотор нэг залуу цус нүж болчихсон үхэх гэж байгаа мэт харагдана. Айгаад эргэн тойрноо харуул төрөүний жолооч залуу гартаа хутга барьчихсан зогсож байв. Өөх гэж оролцсон ч айл хэдийн оройтжээ. Хөрхий бүсгүйг алуурчин машиндаа хүчээр оруулж хаалга хаана. Үзэгдэл солигдоход төрөүний алуурчин хувцас сольчихсон, цагдаа дуудчихсан зогсож байдаг. Цагдаа нар ирээд "Сайн байна уу? Дуудлага өгсөн үү?" гэж асуухад тэр сандарсан дүрсгээд "Тэнд" гэж нэг тийш заана. Нэг цагдаа нь очиж үзэхэд хүний зогц сэвтэж байв. Төрөүний эмэгтэй зогц бололтой. Цагдаа нар сандарч "Та явж болохгүй шүү, энд байж байгаарай" гэж хэлдэг. Тэгээд зогцыг хараад ямар новшин хүнийг ийм болтол тамалдаг байна гэж гайхширна. Тэгтэл өөр нэг цагдаа "Энд бас нэг зогц байна" гэж хэлж дахин нэг эрэгтэй зогц олддог. Харин алуурчин аль хэдийн тэр хоёр хүнийг хүнөчгөөд өөрөө гэрч мэдж үжиглэн хээв нэг тамхи татан зогсож байдаг. Нөгөө талд нэгэн операторын газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцаж санал гомдлыг нь шийддэг ажилд нэг эмэгтэй ажиллаж байдаг. Хэрэглэгчийн төв болсон хойно дөнгөж сая нэг мэдрэл муутай харилцагчтай ярьж дуусаад сууж байдаг. Өөр нэг газар харин нэг охин болзоонд явах гэж хөөхөн палаж өмсөд хасаа гарч болох уу гэж гуугаад сууж байдаг. Ах нь харин "Өхмөргүй байвал өмөд өмсөд гараа" гэдэг. Дүүн шорт өмсөд гарч ирэхэд ах нь "Эртхэн ирээрэй" гэж хэлээд дүүн гараад явна. Нөгөө хөгжлийн бэрхшээлтэй охины ажлын охтуудыг "Орой заавал хоолнд хамт яваа" гэд дарга нь шахаад байж хатна. "Би явъя" гэд хөгжлийн бэрхшээлтэй охин маань явахаар болдог. Энэ охиныг Кюми гэдэг бөгөөд сонсголгүй дохионы хэлээр ойлголцдог. Ээжтэйгээ хуйлахны амьдардаг бөгөөд дөнгөж сая "Чэжүү явцгаая" гэж мессеж бичилцээд сууж байсан аж. Ингээд орой болж ажлынхаа дарга болон хідэн эрэгтэйчүүдтэй хамт хоолнд орноо. Ирчүүд нь Кюмиг сонирхож байхад Кюми тэднэр дохионы хэлийг нь мэдэхгүй далимдуулаад хөөрхөн тоглоом хийж суудаг. Орой болж Кюми ээжигээ ажлаас нь авах гэд хүлээж байтал ээж нь охиноо хараад баярлан гүйж явж байгаад яг мотоцикл даруйж шахнаа. Тэгээд "Дахиж ингэж битгий яваарэ" гэж бие биедээ сануулan ярилцаад машинтаагаа хөдлөнө. Алуурчны явж исэн гудамжинд Кюми ээжтэйгээ ирээд ээжигээ булгаад өөрөө машинаа парклах гэд явдаг. Кюмигийн ээж ганцаараа уруудаад алхаж байтал алуурчин араас нь хөөж эхэлнэ. Яг барьж авах гэж байтал нөгөө ах トゥ хоёрын дүү Сожун гэх охин өдөөс нь гараад ирдэг. Алуурчин Кюмигийн ээжийг орхиод нөгөө зүг рүү гүйж Сожуныг барьж авнаа. Ах нь гэртээ ирэхэд Сожун байхгүй байгааг мэдээд хаачихсан болоо гэж санаа зовоод хайхаар гарна. Кюмигийн ээж харин гудамжны өдөр охиноо хүлээж зогсох зураа нэг сэжигтэй зүйл анзаарсан бололтой. Сандран эргэн тойрноо ажиглаж байв. Гэтэл араас нь нэг гар орж ирнэ. Зочоод эргээд харах юм бол хазаар алуурчин биш. Харин Сожуны ах дүүгээ хайгаад явж байлаа. Нөгөө талд Кюми тэр гудамж руу ирэхэд сайхан хулгайлагдсан охины гутал газар хөвтөж байгааг олж харна. Эргэн тойрноо ажиглаж байгаад нэг харанхуй болон руу очтол Сожун тэнд хөвтөж байв. Туслаач гэхтэн Кюми сандарч байтал алуурчин араас нь ирээд хүнийг алах гэж тайрна. Сожун алуурчныг түлхэхэд Кюми босоож амжаад зугтдаг. Тэр зугтаж явсаар нэг гараж руу орно. Алуурчин ч араас нь дагаад ороод ирдэг. Сонсголгүй болохоор Кюми зөвхөн нүдэрээ л ажиглаж байж аюулаас зугтах хэрэгтэй болдог. Нэг хаалгыг онгойлгох гэтэл төмөр нь хаврилдаж дуу гарсаар байршлын алуурчинд мэдэгдчихнэ. Алуурчин ч сонсоод араас нь гүйж ирэхэд Кюми арайхийн хаалгыг нь онгойлгоод хөрүүлж гарч амждаг. Гадагш гарч зугтаад машин дээрээ ирэхэд машины чимээ мэдрэгч тохиолдол ажиллаж эхэлнэ. Гэтэл алуурчин аль хэдийн машины арын суудалд орчихсон байлаа. Алуурчин "Чи чин дүлийн юм бэ штэ. Ээж чин дуудаад байгаа юм шүү. Явцгаая" гэж хэлнэ. Кюми харин хурдаа нэмэн давхиж байгаад гинэт тормослож алуурчныг хэсэг зур саатуулж амжаад өөрөө машинаасаа буугаад зугтана. Алуурчин араас нь гарч хонглоор зугтаж буй Кюмиг бараг барьж авах шахан хөөж эхэлнэ. Кюми арайхийн ээжийнхээ байгаа гудамжинд хурж ирээд тохиолдолд уургаж цагдаатай холбогдохыг оролдоно. Гэвч сонсож ярьж чаддаггүй тул цагдаа юу асууж байгааг ойлгох боломжгүй байв. Алуурчин энэ хооронд хувцас сольж костюм пижак өмсөд ирнэ. "Би охин дүүгээ хайж байгаа юм аа. Шар цамц, цагаан гуталтай. Та нар хараагүй үз" гэхэд түрүү масктай байсан учраас Кюми түүнийг алуурчин гэж таньдаггүй. "Таны дүү гэмтсэн хулгайлагдсан гэж бодож байна. Тэнд гэд чадхаараа тайлбарлан нөгөө булан руу заана. Алуурчин "Алив хаана юм бэ" гэж асуугаад машин руугаа дөхүүлээд авч явна. Яг энэ үед азар цагдаагийн машин хурж ирдэг. Цагдаад охины байсан байршлыг зааж өгтөл Сожун ч гутал нь шалга болсон байдаг. Камер шалгая гэж шалгахад ойролцоох камеруудыг хэн нэгэн эвдчихсэн тул шалгах боломжгүй болжээ. Цагдаагийн газарт Кюми охиныг харсан ч ямар ч уулмөр байхгүй байсан тул цагдаа нар түүний яриаг нэг их тоохгүй. Кюмигийн ээж харин ах нь гээд байгаа залууг сэжиглж охиндоо тэр эхлээд маш их сандарч
ядарч байсан мөртлөө одоо гинэт 50 болчихсон. Айгуу с ижигтэй байна гэж хэлдэг. Ядаж байгаа цагдаа энэ төр нь гинэт хаашаач алга болчихв. Гурвуулхнаа үлдчихсэн байла. Гэтэл алуурчин тэр охин миний дүү биш гэд цүнхээ ухаж эхэлнэ. Тэгтэл цүнхээр нь дүүрэн том жижиг утганууд. Алуурчин дахин тэр миний дүү биш гэд цүнхээ ухаж яснаа нэг утас гаргаж ирээд манай дүү над руу сая мессеж бичсэн. Тэгэхээр та нарын харсан охин миний дүү биш байна гэж хэлдэг. Ингээд гурвуулаа цагдаад ээлжлэн мэдүүлэг өгнө. Кюми охины өмссөн хувцснаас өөр зүйл сайн хэлж чаддаггүй. Энэ үед цагдаагийн газарт байсан согтууны гэр босч ирээд алуурчин руу уурлан тарихыг завддаг. Цагдаа нар түүнийг болиулах хооронд нэг утас газар унсан байсныг Кюмигийн ээж олж хараад аваад хартал нөгөө хулгайлагдсан охины утас бололтой тэрний зурагтай утас байв. Алуурчин тэр дор нуцыг авч Кюмигийн мэдүүлгийг уншиж байх зур ээж нь болж буй бүхнийг охиндоо дохиогоор хэлдэг. Алуурчин та нар нэг юу яриад байгаа юм бэ? Надад хэл гэд хутаг гаргаж ирэн Кюмигийн ээжийг сүрдүүлж эхэлнэ. Яг энэ үед цагдаа нар болон Сөөжүний ах ороод ирнэ. Шүн дунд болсон байхад дүү нь ирээгүй тул тэр цагдаад хандахаар ирсэн байлаа. Сөөжүний ах дүүгийнхаа өмссөн хувцсыг хэлэхэд цагдаа шар цамц цагаан гутлаа. Энд байгаа хүмүүсээс асуугаад үзгээд Кюмигийн мэдүүлгийг үзүүлнэ. Ахан дүүгийнхаа зургийг үзүүлэхэд Кюми түүнийг харснаа хэлдэг. Кюмигийн ээж алуурчныг зааж хэлхийг оролдох үед алуурчин түүнийг дуугаа агараа ална шүү гэж сүрдүүлнэ. Удалгүй алуурчин хутгаа гарган Сөөжүний ах руу дайрна. Азар ахан сайн зодтолдог бололтой. Түүнийг амархан зохиж хананд шахаад миний дүү хаана вэ гэж асууна. Алуурчин харин урдаас нь элдв солиотой зүйл ярьж галзуу мэт аашиж эхэлнэ. Сөөжүний ах дахин зохиж унгаагаад утгыг нь тулган асууж байтал цагдаа нар орж ирж буруугаар ойлгоод Сөөжүний ахыг захилгаан буугаар будаад унгаачихна. Алуурчин ч ээлжид жүжигээ үзүүлж тэр над руу гинэт дайрсан гэх мэтэр худлаа ярьсаар ямар ч асуудалгүй цагдаагийн газраас гараад явчихна. Кюми түүний ээж хоёр түүнийг битгий явуулаач гэж гуйсан ч цагдаа нар ойлгохгүй болгоомжтой яваарэ гэд явуулчихна. Сөөжүний ах ухаан орж цагдаа нарт бүхнийг тайлбарлахад цагдаа нар уучлаарэ та хутгатай байсан болохоор гэж тайлбар хийн. Кюми ээжтэйгээ гэртээ ирэхэд нөгөө талд алуурчин Кюмигийн мэдүүлгээс гэрийнх нь хаягийг олоод уншчихсан. Цээжлээд газрын зураг дээр оруулаад байж яв. Гэрт нь байсан чимээ мэдрэгчүүд гинэт ажиллаж эхлэхэд Кюми айн өөдрөөгөө очиж харвал ээжийнх нь ажлын хүн материал авахар ирсэн байлаа. Ингээд ээж нь ажлынхаа хүнтэй хамт гарч Кюми гэртээ ганцаараа үлдэнэ. Яг тэр үед алуурчин хаалгыг нь онгойлгон гэрт нь нууцаар орж ирнэ. Кюми хувцас сольж байтал чимээ мэдрэгч дахин ажиллаж эргэн тойрноо шалгаж эхэлдэг. Гэтэл гинэт гэрэл унтарчихна. Чимээ мэдрэгчүүд бүгд ажиллаж харанхуудад хаанаас дуугарч байгааг олох гэж оролцсоор хайж олон Бускатлаа асаадаг. Тэр уцаа авч Сүүжоны ах руу дүүд чинь үнэхээр харамсалтай байна гэд бичиж байтал алуурчин яг ард нь зогсож байв. Кюми эргэж харах мөчид алуурчин сүх баринд ирнэлүү тайрна. Аз олж толгоог нь онохгүй өнгөрдөг. Алуурчин сүхээ сугалж авах хооронд Кюми өөр өөрөөр орж хаалгаад үжээд Сөөжоны ах руу туслаарай гэж бичиж амжина. Чимээ мэдрэгч нь ажиллахаа болж эхлэх үед ээж нь мессеж бичгэд Кюми хариу бичдэг. Гэвч тэр нь ээж нь биш, алуурчин ээжийнхаа нуцаар бичсэн байв. Алуурчин ээжийнхаа нуцаар бичиж байгаа Кюми ойлгох үед алуурчин аль хэдийн хаалганы цаана ирчихсэн. Хаалга нэ новш минь гэж бодлоо. Тэр хаалганы завсраар гарыг нь зүсэж хаалга барих гэж оролдогч алуурчин хаалгыг сүхтээд өвдчихдэг. Наана юу хийгээд байгаа юм бэ? Ээж рүүгээ очих хэрэгтэй штэ гэж хэлсээр хаалга өвдөд ороод ирнэ. Кюми гарцгүй болж цонхруу үсэртэл алуурчин орж ирээд бүснээс нь бариад авдаг. Арай гэж гараас нь мултраа зүхтахад Сөөжүний ах тэдний гэрлөө ирж байгаад тэр хоёрыг харан алуурчныг хөөж эхэлнэ. Охин ч алуурчнаас аваа хөргөн зүхтаж байтал мухар зам руу орчихно. Аз олж Сөөжөний ах араас нь хүрээд ирнэ. Миний дүү хаана вэ гэж асуухад алуурчин юу ээ? Чи энэний араас ирээгүй юм уу? Арчаагүй амтан бэ гэдэг. Тэгээд би энэ охиныг авъя. Чи дүүгээ надаас зүгээр аваа гэж хэлнэ. Ах нь юу яриад байгаа юм бэ новш минь гэхэд алуурчин. Тэгвэл чи энэ нэмэгтэйг ав, би дүүгчийг авъя гэж санал тавиад дүүгийнх нь байршлыг зааж өгдөг. Сүүжөний ах хэсэг бодсны эцэст Кюми рүү хараад уучлаарай гэж хэлээд зааж өгсөн байршил руу нь дүүгээ авахаар явдаг. Гэтэл алуурчин тэрнийг хурж Кюмигийн гэрээг зааж өгсөн байжээ. Алуурчин Кюмиг хөвтүүлж гисэн авч явах гээд үжэдэл Кюми алуурчны нүрлүү шороо цацаад дахиад л цухтчихна. Цухтаж явтал алуурчны машинаас Сүүжүн гараад ирнэ. Нөгөө талд Сүүжөний ах Кюмиг орхисон газарт очтол тэд алга байв. Кюми Сүүжүн хоёр нэг буланд нуугдаж байх бөгөөд алуурчин ирж Сүүжүн зугтсныг мэдээд хааж эхэлнэ. Кюми ах чинь ойрхон байгаа. Ах руугаа залга гэж утсан дээрээ бичиж харуулад Сүүжүний барьж байсан жижиг утгыг аваад нуугдсан газараасаа гарч ирэн алуурчныг дуудаж анхаарлыг нь өөртөө татна. Алуурчин Сүүжүнийг хайж байгаад болон Кюмигийн араас хөөж эхлэхэд Кюми тохиолдол дуурган зам руу гүн зогтдог. Сүүжүн тэр үед ах руугаа залгаж байршлаа хэлэн түргэн дуудаж эцэст нь аврагддаг. Кюми хаана вэ гэхэд Сүүжүн тэр алуурчинтай хамт явсан уучлаарай гэж ээжт нь хэлдэг. Кюмигийн ээж харин айн охиноо хайхаар зам руу уруудаж араас нь Сүүжүний ахч бас тэрнийг хайхаар явдаг. Кюми олон хүнтэй бужигнсан газар ирээд алуурчныг зааж хүмүүст хэлхийг оролдоно. Гэвч хэн ч ойлгож тоож хүлээж авдаггүй. Алуурчин дөхөхөд Кюми утгаа барин өөрийгөө хамгаалах гэж оролдтол хүмүүс Кюмиг галзуу хүн байна гэж бодон тойрч зогсоод уулга алтхаас өөр зүйл хийдэггүй. Нэг нь бүр цагдаа дуудаж энд хутгатай галзуу хүн байна гэхэд алуурчин энэ миний дүү битгий цагдаа дуудаач гэж хэлээд байдлыг намжаачдаг.
Кюми ямар ч үр дүнд хүрэхгүйгээ ойлгоод дахин зугтахад хідэн зэргүүд таны дүү энд байна гэд Кюмиг бариад буцаага далуурчинд бариад өчгдөг. Алуурчин санаа алдаад Кюмиг нэг харанхуй булан руу оруулна. Чи ингэж хэлэхээр би уяраад чамайг алхаа болчих юм шиг байна уу? Чиний хэлж байгааг хүмүүс ойлгож хүлээж авдаг байсан бол би аль хэдийн баригдчих байсан гэж хэлээд алах гэжэд Сөөжүний ах тэднийг олоод ирдэг. Тэр алуурчныг зөхөж унгаан зодтолдож байгаад боож унгаагаад Кюмиг зүгээр эсгээг нь шалгана. Уучлаарай гэж хэлж байхад Кюми уртаас нь дүү чин зүгээр өө гэж асууна. Сөөжүний ах дүү эмнэлэг рүү явсан. Ээж чинь чамайг хайгаад явж байгаа гэж хэлнэ. Гэтэл алуурчин дахин босож ирээд Сөөжүний ахын толгой дээр шил хагалж түүнийг унгаана. Дараа нь ээж чинь энд байгаа гэсэн үү? Би та нарын нэгийг заавал ална гэж хэлээд Кюмигийн ээжийг хайхаар явна. Удалгүй тэр Кюмигийн ээжтэй тааралтнаа. Хүмүүсийн нүдэн дээр ээжээ гэж жүжиглээд ойртонгуудаа охин чинь тэнд байна. Очоод хараач гэд нэг гудамжны булан руу заана. Нөгөө талд Кюми гарч ирээд ээжийг нь алах гэж байгааг ойлгоод айсандаа нөгөө хутгаа бариад бүх хурдаараа гүйжирэн алуурчин хутгалчихна. Алуурчин харин намайг ингээд зогсоочих юм шиг байна уу айн гэтэл Кюми алуурчны гарыг тхан дээр аваачтал тэр алуурчин биш өөрийгөө хутгалсан байж алуурчин биеэсээ түлхэн газарт унахад хүмүүсийн нүдээр бол Кюми алуурчин тутгалуулад цус алдаж байгаа мэт харагддаг. Кюмиг цус алдахыг хүмүүс харж алуурчин түүнийг хутгалсан гэж бодон айж сандран цагдаа дутна. Харин алуурчин би биш би хийгээгүй гэж орилон өөрийгөө зөхөж галзуу хүн шиг ашиглаж эхэлнэ. Тэгээд Кюми рүү харахад Кюми өөдөөс нь зэвүүн инээмсэглэхэд алуурчин тэрэн рүү хутгатаагаа дайрах гэж оролдоход цагдаа нар ирж түүнийг буудан зогсов. Кюми алуурчин руу хараад чам шиг новчнууд бол майш үү гэд дунд руу гаргахад алуурчин бүр уурлан дахиад дайрах гэж оролдоно. Гэвч цагдаа нар түүнийг дахин буудаж алуурчин бууны шархаа дийлэхгүй тэндээ өгчихдэг. Үзэгдэл солигдоход Чежүү арал дээр Сожууны ах болон Кюми ээжтэйгээ дөрвөлээ аз жаргалтай харагддаг. Зураг ахуулъя гэж хэлээд хамтдаа зураг даруусаар энэхүү кино маань дуустдаг. Энэ киноноос авах нэг сургамж нь амьдралд юу ч тохиолдоо юм билээ. Кюми шиг хурдан гүйж сурмаар юм биш бол залуусаа. Энэ хүртэл хамт байсан үзэгчдтэй баярлалаа. Кино маань сонирхолтой байсан гэж найдаж байна. Цаашдаа ийм трейлер төрлийн сонирхолтой кинонуудыг ойр ойрхон оруулах тул мантуухан хичээгээ дэмжиж subscribe дараарай. Мөн лайк дарахаа битгий мартаарай. Дараагийн кино хүртэл түр баяртай.